миний газар дахин төлөвлөлтөнд орох юм уу үгүй юм уу? Амны олон сууцаар байх юм уу? Аль эсвэл апартаментын ийм олон сууц болж явах гэдэг бүү энэ төлөвлөлт чинь хаана байгаа юм бэ гэдэг ийм асуултыг биднээс байнга асууж байгаа. Бид одоо үүнийг иргэдийн төлөөлөгчдийн хувьд бодлогын хувьд шийдвэр гаргаж явах цаг нь өнгөрөөд бас удаж байна. Тэгэхээр үнэн ажилд орё гэсэн би юм саналтай байна. Гэхдээ хэсэгжилсэн ерөнхий төлөвлөгөө гэж өмнө хийж байсан зүгээр нэг бичиг цаас болгоод орхихгүйгээр үр дүнтэй болгохын тулд бид иргэдээс өөрсдөөс нь санал авч коммуникац сайн хийх хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр үүнийг зүгээр захиргааны албан тушаалтнуудад хариуцуулаад орхих биш. Бид өөрсдөө улс төрийн албан тушаалтнууд сонгогдсон төлөөлөгч нар гэдэг утгаараа нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр ажлын хэсэг байгуулж энэ ажил руу анхаарая гэсэн ийм саналыг их баяр худлын дарагт тавьж байна. Би төлөөлөгчийн хувьд албан бланкт бичгээ хөрвүүлсэн байгаа. Энэхүү саналыг хүлээж аваад ажлын хэсэг байгуулж өгнө үү? Мөн түнчлэн энэ ажлын хэсэгт хамтарч ажиллах төлөөлөгч нарыг бас урьж байна. Хамтдаа энэхүү зүйлийг хийгээд ард нь гараад явах юм бол бид нэр гэр хорооллын энэ асуудлуудыг цэгцэлж чадна. Дахин төлөвлөлт нь аль хэсгээр явах юм? Амны орон сууцны бүс нь аль байх юм? Хэрвээ бид амны орон сууцны бүсээ тодорхойлж чадах юм бол түүн дээрээ дараагийн дэд үтцүүдэд хэрхэн татах уу? Утааг яаж бууруулах уу? Гэх мэтчлэн янз бүрийн шийдлүүдэд бодлогын түвшинд гаргах боломж өгөгдөж байна. Дахин төлөвлөлтийн бүсүүд маань бас тодорхой болчих юм бол ямар хувьшлүүдтэй ямар санхүүгийн механизмаар хамтарч ажиллаж болох вэ гэсэн бодлогын түвшний ажлууд руугаа шууд ороход бас бэлэн болох юм аа. Тэгэхээр энэхүү ажлыг хийх ёстой. Гэхдээ энэ нь зөвхөн дээрээс доошоо бичиг цаасаар биш. Хамгийн гол нь газар дээр байгаа иргэдтэй хамтарч ажиллаж санал бодлыг сонсч хийгдэх ёстой ажил гэсэн утгаар би энэ саналыг гаргаж байна.